Монгол их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч олон улсын эрх зүйч мэргэшээр төсөж байгаа 120 орчим оюутнууд өөрсдөө идэх санаачлагаар хогны баярт зарцуулагддаг өргүү зарлуудыг хэмнэн энэхүү хэмсэн мөнгөөр хавдар судлалын үндэсний төвийн туяа эмчилгээний засагт нийт 9.3 сая төгрөгийн өртөг бүхий зүрхний дефибриллятор гэх тоног төхөөрөмж болон хүүхдийн номын сан зориулж ном хандивлах ёслол өнөөдөр боллоо. Энэ үйл ажиллагаанд болохоор нийт энэ жилийг Монгол Хууль зүйн сургуулийг төгсөж байгаа 120 гаруй оюутнууд дэмжиж оролцсон байгаа. За түүнээс гадна Монгол Их сургуулийн нийт оюутан сурагчид, оюутнууд, багш нар бас дэмжсэн. За түүнээс гадна өмгөөллийн ELC байгууллагч гэсэн энэ хандив үйл ажиллагаанд ерөнхийдөө оролцсон байгаа. За энэ үйл ажиллагааг явуулах болсон зорилго нь юу гэхээр бид бүхэн хонхны хоёроор гардаг одоо өргүү зардлуудыг тодорхой хэмжээнд багасгаад тэгээд илүү гарсан зардлаар энэ нийгэмд тустай үйл ажиллагаа явуулъя гэж анхаасаа зорьсон. За жишээ нь хонхны баяраар өргүү гардаг зардлууд гэх юм бол одоо хот дотор ойрхон газар явах байж одоо юм автобус түрээсэлж явдаг ч гэдэг юм уу. Тэгээд бос одоо өдрийн нэг тодорхой үйл ажиллагаа болгон товцоолж өмсдөг ч гэдэг юм уу. Тиймэрхүү үйл ажиллагааг ерөнхийдөө багасгаад тэгээд өмнөх жилүүдийн жишгээс энэ хандив үйл ажиллагаа явуулж байгаа энэ зардал нэмэгдээд илүү гарахааргүй байхаар анхнаасаа тооцоолж энэ үйл ажиллагааг явуулсан байна. Монгол Их сургуулийн хууль зүйн оюутнуудаас бэлгэлж байгаа энэхүү 9.3 сая төгрөгийн үнэтэй зүрхний дефибриллятор гэх энэхүү баг чинь няраа хүүхэд болон насанд хүрэгчдийн зүрхний гинт зогсолт болон зүрхний бүхэл төрлийн эмгэг туяа эмчилгээнд зориулагдсан хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм байна. Энэ аппарат бол өөрийн хүртэг өндөртэй 9 сая гаруй төгрөгийн үнэтэй аппарат байна. За тэгээ бас энэ бас Моност одоо тийм эмийн компани бас дэмжлэг үзүүлсэн байна. Тэгээд манай оюутнууд бол бас энэ нийгмийн сайн сайхны төлөө энэ одоо энэ сайхан буянтай сайхан арга хэмжээг зохион байгуулж байгаа эмнэлгийн одоо эмч мэрэгчлэн тэгээд өвчтөө хүүхдүүд эцэг эхчүүд бүгд одоо бид нар их талархаж байна. За энэ бол бас тэгээд энэ аппаратыг бол ганц хүүхдэд зориулсан юм биш те. Хүүхд том хүн гэдэг одоо энэ хавдар судлалын төв тулгамдж байгаа бүхэл өвчтөнд яаралтай үзүүлэх тусламжийг нь бүгдээрэнд нь үзүүлэх тийм боломжтой хамгийн сүүлийн үеийн тийм одоо аппарат гэж одоо өнөөдөр гардуулж өгч байгаа. Тэгэхээр энийг бид нар бол одоо яг одоо хүндээ зориулаад зөв ашиглаж тусламж үйлчилгээ яаралтай шаардсан өвчтөнгүүд энэ бол олон хүүхдийн олон одоо өвчтний амь насыг аврахад маш том одоо сайн үйлс боллоо гэж бодож байна. Ингээд залуучуудаа хэлэхэд ер нь бол манай оюутнууд бол Монгол Их сургуулийн хууль зүйн оюутнууд хогны баяр гэх нэрийдлэр зарцуулагддаг бүхий л өргүү зарлаа хэмнэн бусдад тусдаа иймэрхүү үйлийг хийхийг уриалж байна.